Одоо бүрийн эрхийн хугацаа дуусгаар болсон ерөнхийлөгч төрийн тамгыг шинэ ерөнхийлөгчөд өргөн барина. Ерөнхийлөгч Алтмаагийн Батболго танд улсын их хурлын нэрийн өмнөөс баяр хүргье. Улсын их хурлд тангар өргөсөн энэ мөчөөс та Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан Монгол улсын ерөнхийлөгчийн өрн эрхийг хэрэгжүүлэх ажил албандаа орж байна. Монгол түмний язгуур эрх ашиг, үндэсний өмнөдлийг эрхэмлэн дээдэлж, улсын их хурл, засгийн газрын эм нийлсэн бүтээлч харилцан ажиллагааг ханган ажиллана гэдэгт бид итгэж байна. Төрийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгчийн өндөр дээд албанд хичээнгүйлэн зүтгэсэн захиагийн элбэг доржид улсын их хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлж танд эрүүл сайн сайхныг хүсээрөөё. Одоо Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Батболгод иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлнэ. Хүмүүн малндаа хүндлэгдсэн, төр сайн мандуулсан, ард түмнийхээ итгэл сэтгэлийг даасан, улс их орноо дэлхийн хүчтэй орны жишгт өргсөн тийм сайн ерөнхийлөгч болоорой өмнөхөө.
Улсын хурлын эрхэм гишүүдээ, хүндэт зочдоо. Одоо Монгол улсын ерөнхийлөгч Галтмаагийн Баттулга улсын их хурлд болон ард түмэндээ хандаж үг хэлнэ. Ерөнхийлөгч таныг эндэрт урьж байна. Монголчуудаа элэг нэгт ахын дүүсээ, улсын хурлын эрхэм гишүүдээ, хүндэт зочид хардагтай ноёдоо, миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж Монгол улсын ерөнхийлөгчийн тангаргийг саяхан өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрч ёсны нандин хэлхээ ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтэх дуудлага хэмээн хүлээн авч байна. Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэдтэй халуун баяр талархал илэрхийлье. Мөн хамтран өрсөлдөж Монгол улсад гарчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөө Монголын төлөөх цаашдын үйл хэрэгт бас амжилт хүсье. Мөн энэ мөчид Монгол улсын ерөнхийлөгчөөр хоёрынтой сонгогдож ажилласан Захиагийн элвэгдэрж ерөнхийлөгчгөө цаашдын ажилд бас үйлсэд амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нөхөж хамтын ажиллагаа хөдөлмөр зүтгэл их оромж сэтгэлгээг шаардаж байна. Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж түүнийг хэлбэрлэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж би ойлгож байгаа. Миний бие Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож дөнгөж сая Монгол улсын үндсэн хуулийн дагуу тангараграа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг би шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа энд дахин тангаргалж байна. Их хурлын эрхэм гишүүдээ, та биднийг хойшлуусгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байгааг бид бүгд мэдж байгаа. Би нэн дэргүнд иргэдээс ядуурлаас гарах ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Хүлээн авна уу? Өнөөдөр ядуурл ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж үндсний аюултай байдалд хүрчээд байгааг би онцгой анхаарч бүх боломж олцоог үүнд чиглүүлэн төвлөрч та бүхэнтэй хамтран ажиллах болно. Энэ зорилгын төлөө засгийн газар улсын хуралтай хамтарч нэгэн хүчээр үр дүн төрхийг зорих болно гэдгээ бас та бүхэнд дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг үлээ. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно гэдгээ бас хэлье. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу төлөв боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаас засах задруулахын төлөө шаардах шүүмжлэх болно гэдгээ бас хэлье. Монголчуудаа хамт үсэ би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг ерөнхийлөгч байна. Монгол улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон дэлхийд нэртэй дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой зогслоож чадна гэдэгт би итгэлд өгс байна. Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ бас энд онцлон хэлмээр байна. Хууль ёсыг уландаа гიშгсэн хууль даанч түшүүдийн бодлогыг бол хэзээш дэмжихгүй. Тэдний бусрамг үйлдэлийг хуулийн дагуу даслан зогсооно.
төрийн албыг 8 болдог аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ. Иргэдэн ядууруулж цөөн хүний халаас зузаардаг бурангүй ёсыг таягдан хайна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгуурлаг харгас жишгийг мөн халах болно. Би энэ нэгдлийг эрхэмлэж үндэсний эрх ашгаа дээдэлсэн ерөнхийлөгч байна. Эрхчлөө шудраг ёсыг сахин хамгаалж иргэнээ дээдэлсэн ерөнхийлөгч байна. Би эдийн засгаас эргэж аж үйлдвэрийг хөгжүүлсэн ерөнхийлөгч байна. Би экологийн тэнцвэрийг хангаж газар нутгаа хамгаалсан ерөнхийлөгч байна. Би экспортын шинэ ирмийг эхлүүлсэн эрхтгш гадаад харилцааг эрхэмлэгч ерөнхийлөгч байна. Энэ цагаас эхлэн Монгол улсаа бүтээгч орн, үйлдвэрлэгч улс, хамтрагч, үндэстэн байдлын төлөө ажилдаа шуурхайлан орно. Мөнхийн хоёр хөрш Оросын холбооны улс бүгдээнд хятад ард улстай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт хэлж 3 дахь хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна. Монголын маргаан шиг эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг ерөнхийлөгч байна. Нүүх тэнгэр бидний ивэг сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Дээдсийн маань хэмэрсүүлд биднийг урайлан дуудгаа. Монгол улс хөгжин бадардаг. Баярлалаа. Монгол улсын их хурлд болон Монголын ард түмэнд хандаж үг хэлсэн Монгол улсын ерөнхийлөгч Баттулга танд баярлалаа. Эрхэм хүндэт улсын хурлын гишүүдээ энд хорон цугласан гадаад дотоодын зочид төлөөлөгчдөө та бүхэнд болон нийт ард иргэддээ тулгар төр байгуулагдсны 2226, их Монгол улс байгуулагдсны 811, ардын хувьсгалын 96 жилийн үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бэрээрэ эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхийн мэрэгнээрээ төрөнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэн чотоотол сайхан наадаарай. Монгол улсын ерөнхийлөгчийн тангар өгөх ёслолын ажиллагаа болон Монгол улсын их хурлын 2017 оны ээлжит бус чуулган үгээр өндөрлөж байгааг та бүхэнд мэдэгдэе. Үз тавхандаа улсын хурлын ээлжит бус чуулганаар Монгол улсын шинэ эрхлэгч Алтмаагийн Баттулгын тангар өгөх ёслолыг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас та бүхэнд шууд дамжуулан хүргэлээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. 13 цагаас шинэ мэдээлэлтэйгээр бигээд уулзъя.